squishy хийж сумаар байна. Тэгвэл би зааж өглөө. Окей. Ийм squishy муу янз бүрийн squishy хийх бол эхлээд нэгдүгээрт цаасан дээрээ зураг зурна. Хоёрдугаарт хайч бэлтэн. Гуравдугаарт скотч мөн хүнсний скотч хэрэгтэй. Дөрөвдүгээрт хөвн хэрэгтэй. Ийм бамбуушин дэдэг ийм зөөлхөн хөвн хэрэгтэй. Тэгээд одоо скотч юм уу эсвэл хүнсний скотчээр ингээд аагаал ингээд манай squishy боллоо. Яаж хийх вэ гэвэл энэ талд нь нэг ингээд скотч дагуу болгож иж тэгээд энэ нөхлөө хараа ингээд ийм нөхлөө энэ хөвөнгөө ингээд чихээд хийчихнэ. Тэгээд манай squishy болоод тэгээд энэ нь ингээд цоорхоо болохоор ингээд скотччтэн. Тэгээд манай энэ болоод ингээд бацгаад ингээд амар гоё зөөлнө. Эсвэл дэрсэн ч амар гоё. Тийм болохоор би бас squishy 3-4 удаа хийжсэн. Харин би 3 сараас л эхлэж хийжсэн. Манай анаа бол бүр 5-6 настайдаа хийжсэн. Тэгээд би бол 7 настайдаа хийж байгаа. Тэгээд энийг хийгээд үзээрэй. Энэ. Тэгээд та нар зүгээр ийм squishy хийж үзээрэй гэж би хүсэж байна. Надтай тааралдах юм бол эсвэл ингэж харуулж болно. Эсвэл өөрөө хийгээд яах ч юм уу анаатай ингэж бэлгэлсэн ч болно. Гэтэ би та нарт зааж өгсөн шүү. За, би та нарт зааж өгсөн. Та нар сайн сурж аваарай. Ойлгохгүй бол буцаж имжлэгээсээ үзэж хараарай. Тэгээд лайк болон subscribe дараарай. Ханадас хол агаарай. Энэ муухай анаад шүү. Та нартай тэгээд ханадас хол агаарай гэж хүсье. За баярлалаа.